сайхан амьдрахад юу саад болж байна вэ гэсэн. Нэг авилгачлаас асуусан чи эрүүгийн хууль саад болж байна гэж хариулсан мэт. Хулгай хийхэд эрүүгийн хууль саад болоод байгаа гэж. За энэ төсвийг дагсан тендерийн хуулийн их том өөрчлөлт орж ирж байгаа. За энэ бол анх удаа орж байгаа биш. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд 4 дахь удаага орж ирж байгаа өөрчлөлт. Энэ өөрчлөлт анх 21 онд ковидын хуулийг дагаж орж ирж ирсэн юм. Монгол Ардын нам өөрсдөө эрх барьж ирсэн ч гэсэн энэ хуулийг дэмжихгүй буцааж ирсэн. 22 онд бас орж ирж ирсэн. Мөн дэмжихгүй буцааж ирсэн. 2023 онд тендерийн хууль шинжилсэн хариулгаар батлагдахад том төслүүдийг тендергүй хийчихье гэдэг энэ санаархал 3 дахь удаага орж ирсэн. Энийг улсын их хурл дахь эрх барьж ирсэн нам өөрөө бүлгийн олон шударга гишүүд дэмжихгүйгээр буцааж ирсэн. Одоо хамтарсан засгийн газраас 4 дахь удаага орж ирж байгаа. Энэ бол товчхондоо 40 тэрбум долларын өртөг үхий томоохон төслийг гэрээ хэлцлийн буюу шуудхан хэлэхэд шууд байгуулах санаархал агуулгадж байгаа. Хамтрахын нэр нь авилга хулгай гарах үе таалгыг хаахад оршиж байгаа. Ард түмний төлөөлийн дээд байгууллагаар ордог байх ёстой, хянагддаг байх ёстой гэдэг шаардлагыг бид тавьж байгаа. Гэтэл энэний би ганцхан заалтыг уншъя. Тендерийн хуулийн өөрчлөлтийн 2 дугаар зүйлд 3-7-д ийм заалт өгүүлбэр нэмэх гэж байгаа. Засгийн газраас хөгжлийн бодлого шинжилгээний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх асуудлаар нэр хүнд бүхий тусгай мэдлэг ур чадвартай зөвлөх хувь хүн хуулийн этгээдийг сонгох шаардлагатай гэж шийдвэрлсэн бол тендерийн хуулийг дагаж мөрдөхгүй гэдэг заалт. Тэгвэл тендерийн хуулиар яах юм? Тендерийн хуулийг хүчингүй болгочих. Тендерийн хуулийг хэрэгжүүлэх асуудал засгийн газарт хамаарч байгаа. Энэ заалт хэрвээ батлагдвал улсын их хурлаас баталсан тендерийн хуулийг мөрдөхгүй юу? Хэрэглэх үү, хэрэглэхгүй юу гэдгийг засгийн газар улсын их хурлаас асуухгүйгээр түүгээрээ шийдвэрлэх бүрэн эрхийг олгох гэж байгаа. Тэгвэл тендерийн хуулиар яах юм? Хэн дээр ямар асуудал дээр тендерийн хуулийг барих эсхийг улсын их хурлаар орохгүй засгийн газар түүгээрээ мэдэх юм бол тэнд нэг сайд мэдэх юм бол тэгвэл тендерийн хуулиар яах юм? Тийм учраас энэ асуудал бол улсын их хурлын онцгой бүр ирэхэд би халдж байна гэж үзэж байна. За Батцул ажлын хэсгийн 6 дугаар микрофон. Худалдаа хөгжлийн газрын дарга Батцул. За энэ хоёр гишүүний асуултанд хариулъя. Төрийн худалдаа хөгжлийн газрын дарга Батцул. За хоёр төрлийн нэмэлт өөрчлөлт орж байгаа. За эхнийх нь бол Монгол улсад өмнө хэрэгжиж байгаагүй ийм төслүүдийн гүйцэтгэгч нарын дэлхийд нэр хүнд бүхий чадвартай этгээдүүд урьж оруулах замаар за олон улсад байдаг selected tendering гэдэг ийм аргын дагуу хийхээр хуулийн төсөл нэмэлтээр оруулж ирж байгаа. Энэ маань нээлттэй тендер шалгаруулалтыг мөн зарлал нь яваад гэхдээ оролцогчдын зөвхөн урилгад үндэслэн урьж оролцвол за уригдсан этгээдүүд оролцох сонирхлоо илэрхийлсэн болвол энэ сонирхлоо илэрхийлсэн этгээдүүдийн дунд тендер шалгаруулалт явуулдаг ийм аргыг нь шинээр оруулж ирж байгаа. За энэ хоёр гишүүний дараагийн дурдсан 3-7 дахь асуудал дээр яг амьдрал дээр ингээд тулаад харахаар зарим тохиолдолд тусгай мэдлэгтэй этгээд одоо ялангуяа зөвлөх үйлчилгээ, хуулийн баг, эсвэл томоохон хэлэлцээрийн багийг урьж хамтран ажиллах зайлшгүй шаардлага үүсдэг. Жишээ нь стратегийн том ордын хэлэлцээрт оруулах багийг бид нар бол тендер зарлаад гуйж оруулж ирэх боломжгүй байна. Энэ тохиолдолд бол арбитрт одоо жишээ нь хуулийн тусгай мэдлэгтэй ийм багийг оруулъя гэх юм бол тендерт нэхэр нөгөөдөл нь хизээж саналаа өгдөггүй дээд ингээ гацаа үүсдэг. Энэ асуудлаас болоод засгийн газар хэрвээ шийдвэрлэх юм бол тэр хүмүүсийг урьж гэрээ хийж зөвлөх үйлчлэг авч олно гэсэн зохицуултыг оруулж байгаа. Тэгэхээр бүх хүмүүстээ энэ зохицуултын хүрээнд шууд гэрээлээд байна гэсэн ойлголт бол биш ээ. За төсвийн байнгын орон дарга даваас нэмэлт хариулт өгье.
Дараад нэг хоёр гишүүн тодруулах. Тэгээ энэ хоёр гишүүний хөндөд байгаа асуудал дээр бас эрх зүйн дүгнэлт гаргах шаардлагатай гэж бид тэр үзсэн байгаа. Тухайлх юм бол өмнөх концессийн хуулийн дагуу гэрээ байгуулах гэсэн ийм хуулийн заалт явж байгаа нь хууль тогтоомжийн тухай хуулийн 27-гийн 6-гийн 1 дээр 1-6 дээр баха онцгой тохиолдолд бол одоо хуулийг буцааж хэрэглэх гэдэг энэ заалттай нийцж байгаа шиг талаар бид нар дүгнэлт гарах зайлшгүй шаардлагагүй. Тийм учраас ажлын хэсэг мөн манай тамгын газрын хууль эрх зүйн шинжилгээнийхэн энэ яралтай гурамд хэлцэж байгаа учраас энэ хууль эрх зүйн дүгнэлт гарах ёстой асуудлууд дээр өнөөдөр ер нь одоо өнөөдрөөс эхлээд яралтай хугацаанд дүгнэлт гаргах шаардлагууд 3 хууль дээр бол үүссэн байгаа гэдэг хэлээ. За, Батбаярын хоёр гишүүн тодруулж асууя. За би бол том төслүүдийг хуулийн хүрээнд хэрэгжүүлэхийн төлөө засгийн газрын өргөн барьсан төсөл шиг улсын их хурлаас баталсан хуулийг мөрдөхгүй гэдгийг засгийн газар түүгээрээ шийдэх эрх олгосон замаар шийдвэрлэх эсрэг байна. Засгийн газар хууль тогтоомжийн үйлчлэлийг зогсоох эрх засгийн газарт байхгүй. Хоёрдугаарт хүчингү болцсон концессийн хуулийг хэрэгжилж гэрээгээ байгуулна гэдэг хууль баталж улсын их хурл болохгүй. Хүчингү болдгоо ганцхан хууль байдаг. Тэр нь эрүүгийн хууль. Өнөөдөр Монгол улсад 1986 оны эрүүгийн хуульч хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Эрх зүйн байдал нь дээр байх юм бол бид хуулийг буцаа хэрэглэх гэдэг зарчим эрүүгийн хууль дээр л үйлчилдэг. Тэрнээс бусад ердийн хуулиуд дээр тэр тусмаа концессийн хууль хүчингү болоод жил болчиход байхад хүчингү болцсон хуулиудыг дуртай үедээ хэрэглэн хэрэглэхгүй гэдэг хууль байж таарахгүй. За, тайлбар хариулт байгаа юу? За, алга байна. За, мөнгөчлөөний нэгцдэг шүү асуулт асууя.